4-5 зурагчныг сонгосон байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор Рембрант гэдэг нэртэй ийм Дани Dutch зурагч байгаа. Тэгээд энэ болохоор амар алдартай зурагч юм бол урлагийн түүхэндээ бол хамгийн ийм нэр нөлөө бүхий хамгийн лаг зурагч гэж нэрлэгддэг. Тэгээд энэ хүн болохоор 16 дугаар зууны үед амьдарч ирсэн. Тэгээд Дани улсад амьдарч ирсэн тийм зурагч байгаа. За тэгээд би болохоор хоёр зургийг сонгосон. Эхнийх нь болохоор өөрийнхөө хүүг цуулсан одоо энд харагдаж байгаа өөрийнхөө хүүг цуулсан зураг байгаа. Дараагийнх нь болохоор өөрийнх нь self portrait хоёрыг сонгосон. За тэгээд энэ зураачийн одоо хамгийн юм онцлог сонирхолтой юм нь юу вэ гэхээр өнгөний цогцлын та нар харах юм бол ерөнхийдөө бараг тодонг байхгүй нэг тийм бор шорон өнгө ашиглаж зурдаг. Тэгсэн хэрнээ гол нөгөө нэг зургийн фокуслох point болохоор гэрэл сүдэр ашиглаж гаргадаг нь амар сонирхолтой гэх юм уу. Тэгээд одоо жишээлбэл энэ дээр харах юм бол яг нүүрэн дээр нь зүгээр гэрэл өгж зөвхөн гэрэл ашиглаад одоо юу гэдэг фокуслох ийм анхаарал татах одоо тийм юугаа ингээд харуулж чадж байгаа нь амар юм лаг гэх юм уу. Тэгээд энэ хүний ингээд нүрийг нь харахаар доошоогоо харцсан ингээд нөгөө харцсан яахгүй байгаа хэрнээ нэг тийм амар юм тайван тийм peaceful юм шиг санаг тийм мэдрэмж өгж байгаа нь бас амар юм сонирхолтой. Тэгээд дээрэс нь дулаан нүрийн юм тоонд юм ягаан ч юм уу одоо улаан ч юм уу тийм дулаан фон тон өгөөгүй юм нийлэнхүүдээ юм цайвар өнгөгүй байгаа хэрнээ энэ хүн жаргалтай байгаа ч юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж чадж байгаа юм гайхалтай гэх юм уу. За тэгээд дараагийнх нь зураг болохоор өөрийнх нь одоо портрет байгаа. Тэгээ энэ болохоор залуугийнх нь буюу одоо нэлийн ихэнх үеийнх нь карьерийнх нь ихэнх үеийнх нь зураг гэсэн үг. Тэгээд энэ дээр бас нөгөө гэрэл сүдрийг ханаас гэрлийн тусгалыг ингэж хойноос нь оруулж өгч гаргасан амар сонирхолтой. Тэгээ гэрлийн тусгалыг хойноос нь оруулж өгöd одоо энэ чихний хэсэг, хацлын хэсэг яг гэрэл тусч байгаа энэ хамгийн хэсэг мэдрэний дулаан юм тоон орсон байгаас тэгээ ягаан улбар шар туяанууд орсон. Тэгээ энүүгээр энэ хүн залуу байгааг нь бас шууд ингэж харж болж байгаа байхгүй юу. За тэгээ дээрэс нь үсэн дээр амар сайн деталь өгсөн бас амар сонирхолтой санагдтыг. Тэгээ үсний энэ деталь нь яг техникийн хувьд ингэж харах юм бол одоо юм биер ашиглаж биерээр ингэж зураагүй будгаа ингээд нөгөө нэг нойтон байхад нь ингээд scratch хийгээд юм шог хүзүүтэй амар scratch хийгээд тэгэж энэ үсний ширхгийг ингэж гаргаж ирсэн бас тийм сонирхолтой санагдтыг. За тэгээд дараагийн зураач маань болохоор бас яг 1800 оны үед амьдарч ирсэн. Whistler гэдэг нэртэй зураач байгаа. Макнел Whistler байгаа. Макнел Whistler тийм. За энэ зураач болохоор Америк зураач байгаа. За тэгээд эхнийх нь энэ болохоор энэ бол яг хамгийн алдартай зургуудынхаа нэг өөрийнхөө ээжийг зурсан портрет байгаа. За тэгээд энэ зургийг харахаар бас сонирхолтой санагддаг юм юу гэхээр өнгөний палетнаас ийм бараан, саарл, хар өнгийн палеттэй. Тэгсэн хэрнээ яг point өгөх хэсэг дээр одоо энэ нүрийн царай, ээж хаан нүрийн царай энэ үсэн дээр зүүсэн малгай, за тэгээд энэ хуран дээр бүүж, тэгээд энэ алчуур байсан тэр бэлийн энэ дээр юм шалгуурт ашиглаж чимэглэж ингэж нөгөө нэг мейн болгож өгч гаргаж иж байгаа гой санагддаг гэх юм уу. Тэгээд зургийг ингээд ерөнхийд нь харах юм бол шүү дээ ингээд бүх юм нь тэгш хинтэй юм одоо энэ хөшиг байна, тэр зураг ханд үлгсэн зураг энэ хөлөө тавьсан тавиур ээжийнх нь ингээд сууж байгаа байдал нь хүртэл бүгд юм амар юм цэмгэр гэх юм уу. Ээжийнх нь уруулын жимэлтийг нь хүртэл харах юм бол юм амар юм жимгэр бүгд ийм тэгш хинтэй тэгшүүтэй ингэж гаргаж ийсэн бас амар юм тийм фреймийг ингэж дотроо төсөөлж энийг гаргаж иж байна гэдэг нь бас амар сонирхолтой санагдтыг. Тэгээд надад бас нэг сонир санагддаг юм хөшгөний ихээ жоохон Аз чим шиг тийм мэдрэмж өгөөд тийм хөшгөний ихээ тэгээд энэ гарын альчуурын юм ингэж нэмэлтээр юм дахиж нэг лейер үүсгэж ингэж наашаага юм гэдэг
үндсэн зурагнаас ингээд stand out гэд layers гэж гаргаж ирж байгаа 8 лаг юм шиг санагддаг. За тэгээд дараагийн зураг нь болохоор өөрийнх нь self portrait. За self portrait дээр ингээд харах юм бол яг шууд фокус ингээд царай руу явчихж байгаа. Тэгээ яалтчгүй нүү илүү детальчилсан хэсэг нь бол царай байгаа. За тэгээд тэрнээсээ гадна яаж фокусыг царайн дээр аваачиж байгаа нь бас техник талаасаа бас нэг нь харах юм бол одоо цаатлын ханыг одоо харах юм бол ганцхан леер будагтай. Хувцсыг харах юм бол арай олон давхар леер будагтай. За тэгснээр царайгийн томруулаад царайг ингээд сайн харах юм бол амар олон юм леер деталь хийж леер гэж давхарлаж буудсан харагдаж байгаа. Тэгээд тэгэнгүүт одоо өмнөх одоо Рембрандт болохоор одоо юу гэдэг гэрлээр хүний фокусыг ингэж авчиж исэн бол энэ зурагч болохоор деталь зурхаас илүүтэй зүгээр будагныхаа леерээр ингэж бас фокусыг хүссэн юм дээр авчиж өгч байгаа нь гайхалтай санагдтыг. За тэгээд дараагийн зурагч болохоор бидний амар сайн мэддэг зурагч Ван Гог байгаа. За энэ зураг Ван Гогийн зураг болохоор Ван Гогийн яг нөгөө зураг зурсан хугацаа нь бол амар богинохон шүү дээ тий. Тэгэд энэ зураг нь болохоор хамгийн одоо их үеийнх нь зургийн нэг гэх юм уу. За тэгээ энэ болохоор яг нөгөө нэг Дайн улсын Нидерланд байдаг нөгөө уурхайчдыг зурсан зураг. За тэгээд энэ нүүрний царай энэ дээр нэг онцлог юм болохоор Ван Гог ч нэг юм амар bright нүд ашигладаг шүү дээ. Юм бол шар ч юм уу, ногоон ч юм уу тэрүүгээр танигдсан. Тэгээ энэ зураг нь болохоор тийм юм байхгүй юм бараан өнгөч гэсэн сонирхолтой. Тэгснээ хэрнээ одоо юу гэдэг highlight хийх хэсгүүд дээр юм тод өнгүүдийг оруулж өгч тэгж highlight хийж байгаа нь бас амар юм гоё юм уу. За тэгээд одоо энэ хүмүүсийн царай, хүмүүсийн нүүр одоо энэ үеийн нөгөө нэг амьдралыг одоо юу гэдэг энэ уурхайчдын энэ ажилчин ангийн хэцүү амьдралыг зүгээр энэ царайг нь гарын ийм жоохон амар ч юм шиг байдлаар зураад ингээ харуулж байгаа бас зурагч нь Ван Гог ямар амар юмыг илэрхийлэхдээ амар сайн байгаа вэ гэдг нь харагдаад байгаа юм шиг санагддаг. За дараагийн зураг нь болохоор өөрийнх нь self portrait байгаа. Тэгээ Ван Гог чинь өөрийнхөө 35 тийм хүрэг зураг өөрийн хүрэг зургаа зурсан гэдэг юм билээ. Тэгээд өөрийн хүрэг зургаа зурх бас нөгөө шалтгаан нь болохоор амин ядуу юм нөгөө нэг санхүүгийн бэрхшээлтэй байсан шүү дээ. Тэгээд тийм болохоор нөгөө модель олох боломжгүй. Тэгээд ингээд нөгөө өөрийгөө зурх чадвараа хөгжүүлдэг байсан гэх юм уу. Тэгээд энэ зураг нь болохоор энэ чинь нөгөө нэг чихээ тайрдаг да. Тэгээд яг чихээ тайрсныхаа дараа зурсан хүрэг зураг нь. Тэгээд энэ зургийн дээрээс одоо яг нөгөө Ван Гогийн ингээд биернийх нь нөгөө зуралтууд нь харагддаг. Тэгээд ийм bright өнгүүд ашигладаг болсон бүх юмуд ингээд харагдаж байгаа. Тэгээд дээрээс нь яг энэ нөгөө нэг subject-а хүнээ цаад талынхаа background-аас ингэж ялгаж гаргаж хийж чадчих байгаа юм. Ингээд тодорч гаргаж хийж чадчих байгаа нь бас амар юм сонирхолтой. Тэгээд энэ бүх юмных нь нөгөө texture-ийг ингэж өөр гаргаж ирсэн бас амар юм сонирхолтой. Одоо энэ цуврны материал, малгайны материал, энэ нөгөө байгаа үслэг хэсэг нь тэр хойнд байгаа хан одоо мод гэх бүх юм ингэж нөгөө нэг өөр textureтэй тэрийг ингээд нөгөө нэг зүгээр зурлагаараа тэр texture-ыг гаргаж хийж чадчих байгаа нь бас мундаг санагддаг. За дараа нь болохоор энэ одоо баг хамгийн сүүлийн үеийнхэн зургуудын нэг өөрийнхөө нөгөө нэг сэтгцэн эмчигээ зурсан зураг нь. Тэгээд энийг харахаар яг өөрийгөө зурсан юм шиг тийм Ван Гог өөрөө ч юм шиг харагдаад тийм. Тэгээд яагаад вэ гэдгсэн чинь энэ сэтгцэн эмчийнхаа талаар нөгөө өөрөө ярихдаа яг намайг амар сайн гэж дотор гадаргүй ойлгоод ингээд physically mentally яг над шиг тийм хүн гэдгээ ингээд зургаараа ингээд өөрсгөө юм шиг харуулж зурсан нь бас амар сонирхолтой. Тэгээд дээрээс нь болохоор яг энэ background хэсэг болон энэ нөгөө хувцсан дээр бүр нэг юм зурлагууд явагдаж байгаа сте. Ингээд харахаар яг тэр зурлагууд нь ингээд тойроод ингээд хоорондоо уусаж тойроод ингээд нүүрнийх нь хэсгийг ингээд тойрож нүүрийг ингээд фокуслоод өгөөд байгаа юм шиг тийм сонирхолтой стилээр зурдаг хүн байна Ван Гог бол.
За тэгээд дараагийн сонгосон хүн маань болохоор Климт, Густав Климт. За тэгээд Климт бол ялцчгүй нөгөө Kiss гэж зургаар нь хүмүүс бүгдээрээ мэддэг. Тэгээд Климтийн нөгөө нэг стил нь бүр яаж ч утсан хинч хаасан амар юм тогтоохоор амар юм супер өвөрмөц стилтэй. Тэгээд томруулаад одоо энэ зураг нь болохоор энэ Judith гэдэг энэ Библийн номон дээр гардаг юм дүр юм шиг байлээ. Тэгээ энэ Judith энэ нэг холо хийгдсэн байлаа. Holofernes юм шиг байна. Holofernes гэдэг энэ доор нь нэг толгойг нь болсон гэж залуу. Тэгээд энэ хоёрыг ингэж нөгөө Библийн номноос яаж гаргаж ирсэн зураг. Тэгээд энэ хиний Judith-ийн ингээд царайг нь харахаар амар юм бөөстэй ихтэй. Тэгээд царайг нь бас ингэж нөгөө их зуртаас нь эсвэл дээрээс нь биш ингээд доороос нь ингэж харсан байдалтай ингээд гидээсэн ингэж байдалтай гаргаад өвчнгүүд Judith ийм амар хүчтэй юм ихтэй юм шиг өөртөө ихтэй хийж байгаа юм дайм сэтгэл хангалуун юм тийм байгаа ингээд шууд тийм expression шууд ингээд хүч чадж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг зургийг харж байгаа хүмүүс тийм юм зүгээр юм толгойн юм байрлалаар харуулчихж байгаа юм бас амар лаглон л та. Тэгээд ингээд томруулаад харахаар яг ингээд нөгөө нэг бас нэг юм нөгөө зурлагууд харагдаж байгаа зү текст чиг өгч байгаа зурлагууд. Тэгээд зурлагуудыг харахаар бас Ван Гогтай амар адилхан стил юм шиг. Тэгээд зурлагууд нь бас юм bright өнгөд ногоон цэнхэр шар гэдэг юм bright өнгөд оруулж хийж байгаа. Бас их адилхан төстэй болгоцсон юм шиг надад санагдаад идэв. Тэгээд энэний яг ингээд ерөнхийдөө хүнийхэн царайг харах юм бол амар юм цайвар тоон нь юусэн юм яг цайвар хэрнээ хацран дээр нь уруулан дээр нь багхан амар тод юм ягаан өнгөг өгөөд өгчин гэж зурдаг бас өөрийнхөө танигддаг нэг тийм стил юм билээ. За тэгээд Климтийн дахиад нэг сонгосон зураг болохоор энэ Сирена гэдэг эмэгтэйн хөрөг зураг. Энэ болохоор захиалгаар зурчихсан хөрөг зураг байна лээ. За тэгээд энэ зургийн хамгийн сонирхолтой юм нь надад зүгээр ингээд шууд танаас ч гэсэн тэгж магадгүй шууд харангуй шүү зүгээр фокус нь зүгээр нүдэн дээр нь очичдаг. Одоо бүх юм нь ингээд анигдаад ганцхан нүдийн ингээд амар юм тодор гаргаж юм зурсан нь сонирхолтой. Тэгээд одоо уул нь ингээд энийг л хацрын ягаараа янз бүрийн олон юм фичер байгаа хэрнээ тэрийг ингэж нөгөө нэг анзаарахгүй шууд нүдэн дээр нь фокуслуулж өгч байгаа амар юм зэгэн санагдаад байгаа. За тэгээд дээрэс нь энэ хувцсны деталууд хувцс нь одоо ингээд зүгээр харахад баг мэдлэггүй нэгээ сайн харах юм бол хувцсны деталууд одоо юу гэдэг гарны ханцууны деталь яг доошоо бууж байгаа тэгэхээр палашны материал нь тэн хөтлөн хоёр өөр байгаа гэдэг ингээд мэдэгдэж байгаа. Ингэж деталуудыг ингэж нөгөө brush юугаар зурлагаараа харуулж өгсөн бас лаг юм шиг санагддаг. За Климт болохоор Австрийн зураач байсан байна. Тэгээ Австрид зураач байсан юм. За сүүлийн миний сонгосон зураач болохоор Итали зураач, Итали Амедио Модиглиани гэдэг Итали зураач байгаа. Тэгээд энэ бас амар юм онцгой стилтэй зураач гэх юм уу. За тэгээд хөрөг зургууд, нюд зургууд их зурдаг. Тэгээд хөрөг зургууд одоо бас нөгөө нэг юм баримтлууд бас хийдэг. Тэгээд хөрөг зургууд, баримтлуудыг харах юм бол энэ нүүрийг юм гонцгой байдлаар тэгээд ихвчлэн нөгөө нүднийх нь нөгөө доторх юу хэдүүлээ хүүхэн хараа юус хийхгүй нүдийн хоосноо зууж илэрхийлдэг. Тэгээд ингээд нүд нь байхгүй болчингууд амар юм маск шиг юм шиг хөрөг зургууд нь харахад нөгөө хүүгийн жинхэнэ хүн шиг биш маск шиг юм шиг. Тэгсэн энэ эмгтэйг нь харахаар амар юм гонхтой тийм мэдрэмж төрүүлээд тийм юм өгч чадаад байгаа тийм супер. Тэгээд энэ зураач болохоор яг нөгөө Пикассотой нэг үед байсан. Нэг газар нэг үед байсан. Тэгээд нөгөө Пикассо чи юм янз бүрийн шейпүүд ашигладаг шүү дээ. Тэгээд ийм гурвалжин дөрвөлжин ийм шейпүүдийг давхарлаж өөр одоо хүний нүрийг юм симметр биш байдлаар хоёр өөр мөр зурж хийдэж штэ. Тэг яг тэр нь энэ зураачтай бас харагдаж байгаа юм шиг санагдтыг. Хоёр тал нүднийх нь хоёр тал нь арай жоо тэг ингээ харах юм бол хамрын гурвалж ил бүтэж юм шиг тэг. Нүдэн дуугаа ингээ
ийм shape-уудыг нийлүүлээд зурсан зурагч юм шиг. Тэгж харагдаж байна. За тэгээд дараагийн сонгосон зураг нь болохоор бас нэг хүний одоо хөрөг зураг байгаа. За тэгээд энэ дээр бас яг тэр саяны тэр нөгөө стил нь амар илүү тод харагдсан гэх юм одоо бас нүрийн хоёр өөр янз бүрийн shape-ууд ашиглаад илүү гонцгой болгоод энэ харагдаж байгаа. За тэгээд ийм зурагчдыг сонгож авсан. Тэгэхээр зураач болгон ингээд харах юм бол зураач болгон өөрийн гэсэн юу гэдэг ялгарх стилтэй юмыг өөрөөр харуулах тийм хэв маягтай. Тэгээд зураач болгон нөгөө юуг харуулах вэ гэдгээ амар сайн фокуслож ингэж гаргаж ирж чадж байгаа нь тийм лаг байгаа гэх юм уу. Тэгэхээр одоо та ч гэсэндээ дараа нь зургатаа одоо бид чинь нөгөө зураг аваад видео хийж байгаа биш болохоор бүх деталуудыг бид нэ зурж чадахгүй. Тэгэхээр өөрийгөө харж зургатаа юун дээр би фокуслох вэ? Хамгийн ингээд нөгөө деталь гаргаж ирэх юм чи юу вэ гэдгээ бас сайн бодож зурвал их зүгээр байна. Тэгээд ингээд эднэрийн ингээд нөгөө юмыг ингэж өөрөөр гаргаж ирж байгаа надаа ингээд бид чинь хөрөг зураг гэд хүнийг ингээд байгаа хүнийг хараад зурж байгаа хэрнээ тэрийг ингээд нөгөө reality амьдаар нь биш зүгээр чи зураач хүний хувьд чи өөрөө юу харж байгаа вэ гэдгээ зурж байгаа болохоор энэ хүмүүсийн тэрийг ингэж гаргаж ир зургаар илэрхийлж чадж байгаа энэ хүмүүсийн бас сайн лаг зураач болсон тийм алдартай тийм зургуудыг зурсан юм болов гэж бодож байна. За тэгээд би бол энэ 5 зураачийг яасан байгаа, бэлдсэн байгаа. Тэгээд яг зурах одоо юу гэдэг хөрөг зургийг ингэж зурнаа ч юм уу те хүний нүүрний бүтэц ийм байна гэсэн тийм юу бол хэлэхгүй. Нөгөө нэг орон сэтгэмж бүтээлчээр ингэж харах юу хөгжүүлэх байгаа болохоор хэдүүлээ одоо шууд барыг зураад хэлсэн зүгээр хаа. За тэгээд тэрнээс өмнө яг зурхаас ч өмнө бэлтгэл болгож хэлэх юмнууд гэх юм бол эхлээд ингэ сайн ажиглаж сурах хэрэгтэй. Тэгэхээр бүгдээрээ эхлээд 5 минут яг өөрийгөө талент хараад ажиглана гэсэн өөрийгөө нүрийнхээ бүтцүүдийг ажиглаа ч юм уу те ямар мэдрэмжтэй ямар харагдаж байна ямар хүн харагдаж байна яг чи яг ямар хүн харж байна вэ гэдгийг 5 минут сайн ажиглаад сайн гүнзгий амьсгаа аваад биеэ сулж агаад ажиглаад нэг харна. За тэгэнгүүтээ дараа нь цаасан дээрээ хаана байрлуулах вэ? Хаанаас гэрэл тусч ийн вэ гэдгийг нэг бас бодоод тэгж ажиглаж байхдаа бас нэг хараарай. Одоо жишээлбэл энэ цаас байлаа гэхэд те ингэж байрлуулж болно. Эсвэл жоохон доошоо ч юм байрлуулж болно ч юм те янз бүрээр байрлуулж болно гэдгийг бас сайн анзаараарай. За тэгээд бас гэрлийн тусгал маань хаанаас байна вэ гэдгийг ажиглуул нөгөө гэрэл сүүдэр хаана вэ гэдгээ бас шийднэ. Ингээд янз бүрийн фреймээр бас сайн ажиглаж хараарай. За тэгээд хэл өрн зүгээр шууд зураад эхэлчих дөө. Масууж нөө хэлж мэлэх юм байгаа юу? Гайгүй юу? Ганцаараа хэлсэн ч бас сони юм байна. Шууд зурж эхлэхээр бас хичээлээ шүү. За одоо ингэн зурхтаа бас зүгээр шууд зурхгүй яг энгийн зураг зурдаг шиг бас зурхгүй. Бүгдээрээ камера өгөөд бас юугаа нөгөө нэг voice өгөөд яриул бас зүгээр гэж магадгүй. Ярилцаад явал. За тэгэхээр хамгийн ихний зураг нь болохоор одоо чинь 15 минут өгье. За эхлээд 5 минут өөрийгөө сайн ажиглаад за тэгээд энэ бол эхлээд болохоор өнгө ашиглахгүй зөвхөн хар харант агараа зурна.
За хар харандаагаараа харандаагаа цааснаас салгахгүйгээр үргэлжлүүлж шууд нөгөө салахгүй шууд зурна гэсэн үг. Тийм үү. Тэгээд сайн харж агаад хаана юу гэдэг илүү юм гэрэлтэй байх уу, хаана сүүдэртэй байх уу гэдгээ сайн ажиглаж харж агаад за тэгээд тэгж нэг зурчихъя. Салахгүй гэхэлэр ерөнхийд нь зураас нь зураг маяг гэсэн үг үү? Тийм, зураас нь зураг маягийнч байж болно. Эсвэл зүгээр ингээд нөгөө смач хийгээд тийм юу байсан ч болно. Ер нь бол салгахгүйгээр ингээд зурх гэж үзээрэй. Тэгээд ингээд энгийн биш ингэж зурулж байгаа шалтгаан нь болохоор нөгөө нэг сая хэлсэн шүү дээ, юу мэдэж байгаа, юу харж байгаагаа зөв зурх гэж биш. Нөгөө юу мэдэж юу харж байгаа зурулахын тулд арай өөр арга ашиглах зүгээр байх гэж бодсон. Зураг харагдаж байна. За одоо би бол нэг юу үзүүлэгээд бэлдсэн. За одоо жишээлбэл модель маань энд байлаа гэж бодъё. За тэгээд эхлээ модельээ ажиглая л та. Ажиглах юм бол ямар хуу зан арилшинтай, ямар хуу expressionтэй юм шиг байна гэж харах юм бол доошоогоо ингээ хардсан жоохон ууртай байгаа ч юм шиг, эсвэл яг нүдийн цайн томруулаад харахаар жоохон гонхтой байгаа ч юм шиг. Тэг позыг харахаар жоохон ичсэн байгаа ч юм шиг тий. Ингээд сайн детальны бүх юуг ингээд ажиглаад үзээрэй. За тэгээ шууд ер нь бол би бол одоо шууд яг уу зурж байгаа зураг цаасныхаа хаанч бодлуулж болно л доо. Тэгээ би одоо энэ зурган дээр хишин бодлуулаад скетч хийж үзчихье гэж бодож байна. Тэгэхээр яг энэ нэг нүднийх нь энэ хэсэг нь амар юм тод. Хаа юм нүсний ухаан амар юм тод. Тэгснээ чихний энэ хэсэг нь болохоор амар юм зөөлөн curvy харагдаж шүү дээ. Тэгэхээр ингээд тэгээд нэг юм хөө тийм энэ дээр амар тод нөгөө гэрэл очоод тод хайлайт болж харагдаж байна. Үсэн Уулын тодор тэг гэрэл нь халуун бол энэ хэсэгт тод гэрэлтэй, энэ хэсэгт хайлайттай гэрэлтэй, уруулны энэ хэсэг, ирмийн энэ хэсэг бүр хаваа цүн хэсэг. Энэ хэсэг нь ер нь тийчгээ сүйдэх тарцсан юм чинь. За ингээд зүгээр амархан скетч хийгээд бодож байгаа юм аа. Ажиглаад ерөнхий юугаар гаргаж ирнэ гэдэг нь хэлээд байгаа.